Мэдээллийн төрөлцсөн сувг Монголын мэдээ телевизэн даваагаас баасан гаригуудад 11-ээс 14 цагийн хооронд 3 цагийн тасралтгүй мэдээллийн урсгалыг үзэгчдэд хүргэж эхлэв байна. Үйл явдлын шуурхай дамжуулалтуудаас гадна гадаад мэдээ, спортын мэдээ, ханшийн мэдээлэл, дэлхийн томоохон хотуудын цаг агаарын мэдээгч үзэгчдэд тогтмол хүргэж эхэлсэн нь өдрийн цагаар хамгийн хандлт өндөртэй мэдээллийн хөтөлбөр болж эхлэв байна. Монголын мэдээ хөтөлбөрт хүндсэн гол сэдвүүдээ ахин нэг сануулъя. Даваа гарагт олон улсын валютын сангийн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн талаар сэтгүүлч Пүрүү, эдийн засагч Дорж Хант нартай ярилцаж иргэдийн байр суурийг сонссон юм а. Тэр авсан зээлэл одоо зөв залцуулж чадах юм бол улс оронд манд ашигтай тийм боломж гарах юм бол сайн л байна. Хэрэгтэй хүү багта зээл ч юм уу одоо Монгол улс ашигтай бол хандхад бол буруу юм байхгүй шүү дээ. Нэг талаас бол аваад одоо өөрөө дараагийнхаа ажлыг амжилж яхад бас болохгүй юм байхгүй шүү дээ. Тийм миний бодлоор бол чадчихлээ төлж чадчихвэл тийм ээ. Дараа нь яаж төлөхгүй л гэдэг. Нэмэхгүй юм да. За бид нар цаг алдаж гин үгүй юу? Хоёулаа 2-3-7 хоногийн өмнө энэ сэдвээр ярилцж хахад нин даруй энэ хөтөлбөрт манай улс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг өөрөө илэрхийлжсэн. За тэгэхээр цаг алдаж гин үү гэдэг асуулт гарч ирж байна л да. Тэгэхээр эдийн засгийн хүндрэл бол нэлээд их хурц байдалтай орцсон байгаа гэдэг бол тал талдаа бид нар их ойлгож байгаа. Тэгэхээр цаг алдахгүй бол урдаа эхлүүлвэл их сайн. Мямар гарагт сурвалжлагч Инх сайхны цагийн үр төлбөрт яг 1 жилийн өмнө сурвалжилсан элэг шилжүүлэн суулгах мэдсэлийн талаар Монголын мэдээ хөтөлбөр үргэлжлүүлж хөндлөө. Эцсийн шатандаа орсон хор тавдрыг хэдийгээр доонороос эргэтэн шилжүүлэн суулгах мэдсэлийн аргаар чанартай эмчилдэг болсон ч зардал өндөр энэ эмчилгээг өвчтнүүд тэр бүр авч чаддгүйг хэлжсэн юм. Одоо тэгээд 1 жилийн дараа ямар тухай ахиц гарсан байна. Тэгэхээр яг элэг шилжүүлэн суулгах мэт засал дээр бол хоёр эмнэлэгтэй холбогдож ирд. Нэгдүгээр эмнэлэг бол хавдар судлалын үндэсний төв, дараагийнх нь нэгдүгээр улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй бол яригдана. За энэ хоёр эмнэлэг дээр бол хоёулын дээр нь элэг шилжүүлэн суулгах баг ажиллаж байгаа. За хавдар судлал Харин Лав гарагт Өмнөгов аймгийн Цагаан хадны орчим нүүрс тээвэрлэгчдэд тулгамдсан асуудлыг Skype-аар шууд холбогдож ярилцсан юм а. Машины жолооч нарын амь нас эрүүл мэнд эрсдэлтэй нөхцөл байдалд үүсээд за олон сар жилийн хугацаа одоо өнгөрөөд байгаа. За ер нь бол энэ замын хамгийн том асуудал энэ замын асуудал байна гэдэг. Энэ замаас болж хүний амь нас одоо жилд болоод маш их тоогоор маш аимшигтай их тоогоо одоо дайн дажинтай орноос илүүгээр одоо хүний амь нас энэ одоо эрсдэж байгаа нь одоо жолооч нар одоо бүгд ярьж байна л та. Бүр гарагийн Монголын мэдээ хөтөлбөрт үерийн бүс буусан айлуудын талаарх өнгөрсөн жилийн цагийн үр төлбөрт бэлтгэсэн мэдээлэлээ иргэн сурвалжлаа. Иргэн Лаваг дөржин гэрийн гадаа байна. Тэгэхээр 4-5 хоногийн өмнөөс эхлээд энэ шар усны үер буугаад одоо л та бүхэн харж байна. Энэгээр бол ер нь бол энгийн зүгээр гуталтай хүн бол ямар ч явах боломжгүй болсон байна. Шийцүүлсэн байна да. Нодлон тэгээд сорвуулсан энэ жилгүүр одоо гэр бүр байх. Иргэн Лаваг дөржин энэ 5 антай гэр бол 5 хоногийн өмнө усанд автсан. За нөхцөл байдал яг 1 жилийн өмнө 16 онд ийм байсан юм байна. За дахиж энэ тухайн байршил дээр очиж энэ айлаа хайж сурвалжилж үзв. Одоо нөхцөл байдал яг ямар байгаа юм бол. Тэгэлгүй хаа за өчигдөр очиход бол бидний өмнө яг урьдчилж авсан мэдээлэлээр бол айлууд нүгээгүй эрсдэлтэй бүсэд хэвээрээ байгаа гэсэн мэдээлэл өгсөн. За яг өчигдөр бол газар дээр нь очиж үзэхэд бол яг л айлууд нь хуучин шиг бол амьдарч байсан. За тэгээд Баасан гарагт малын өвчлөлийн сэдвийг Монголын мэдээ онцлон үндсэн юм. Өвчлөл сэдрээд байгаа талаар чи одоо сэдвийн мэдээ бэлтгэсэн байна л да. Их сурвалжууд ямар тайлбар өгч байна? За өнгөрсөн онд 2016 онд гэхэд эхний ээлжинд вакцинд зориулж улсаас 3 тэрбум төгрөг төсвөлсөн байх юм. За харин 8 сард ахаад өвчин одоо газар авч жишээлбэл хоньны цэцэг өвчин бол урд өмнө манад яригдчихж байгаагүй өвчин шинээр гарлаа гэд дээрээс нэмж 13.2 тэрбум төгрөг. За нийлээд бол 16.2 тэрбум төгрөг зөвхөн мал вакцинжуулахад вакцинд зориулсан хөрөнгө оруулалт болсон байна л да. Ийхүү Монголын мэдээ сувг эх орны өнцөг булан бүрээс мөн гадаад улс дахь сурвалжлагчдаас үйл явдлыг хамгийн шуурхай мэдээллийг хүргэж анхаарал татсан асуудлуудаар олон нийт экспертүүд тоймчдын байр суурийг хараат тусаар хүргэж эхэллээ. Даваагаас Баасан гарагийн 11-ээс 14 цагт Монголын мэдээ хөтөлбөр тасралтгүй 3 цагийн турш үзэгч таныг мэдээллийн урсгалаар хангах болно.